4 хүний замын зардал ирж очих байгаа 5 сая гэдэг чинь бүр амар хямдхан дийл ахгүй тий. Тийм жоохон могоотой байсан. Тийм их биш таа. Нэг л могоо явуулсан баха. Нэг ногоон өнгөтэй нэг могоо өсрөө яваад байсан. Тэгээ Монгол шаардлагаас шал өөр зөө бүр халуун орны шаардлагач чинь бүр таам юм билий. Сайн мэцхан уу та хэд маань хаашаа яаж энэ үйл аялах уу гэж бодоол төлөвлөл байцгааж байна уу. Тэгээ би 2025 оны сая 2 сард гэр бүлээрээ Вьетнамын Фукок руу яваад ирсэн байгаа. Тэгээд айгүй гайгүй үнэтэй хямдхан зардлаар явж ирсэн. Тэгэхээр өөрийнхөө гэр бүлийнхаа влогийг хийнгээ давхар бас ингээд яаж гоё хямдхан аялсан туршлага хуваалцъя гэж шийдлээ. За нөхөр бит хоёр болохоор анх яагаад аялах болсон бэ гэхээр шүү дээ. Ерөөсөө тухайн үед ерөөсөө аялье гэж бодоагүй заяа. Бүр ямар ч аялах бүр аач өсөг орж ирээгүйсэн. Тэгээд хүмүүсийн ингээ Facebook story-г хараад байжсэн чинь бүр амар гой санагдаад хүмүүс бүр амар хийшээ тийшээ аялаад түрүүжилж юм бүр 12 сар марч бүр амар аялсан шүү дээ. Тэгээд би бүр аялмаар санагдаад тэг ингээ нөө аялын группүүдийг ухаж үзсэн чинь Вьетнам руу аялах аюу хямдхан байдаг аа. Тэг ингээ баг 5 сая маягтай байхад гэр бүлээр яваад ирдэг мэрдэг хуурай бол аюу хямдхан байдаг гэд. Тэг би судалж үзээд гисэн чинь яг үнэхээр хямдхан заяа. Яг трипээс би ингээ харж байгаа штэ. Нислэгүүд нь хямдхан, тэг буудлууд нь бас аюу дэж хүнтэй байсан. Тэгээ би 4 хүнийхээ одоо зардлыг бодоод үзсэн чинь ерөнхийдөө бол замын зардал нь 5 саяд багтчихсэн заяа. 4 хүний замын зардал ирж очих тагаа 5 сая гэдэг чинь бүр амар хямдхан дийл ахгүй тий. Тэгээ шууд шийдээд 1 сард нь заяа. 1 сард 2 сард явах байгаа штэ. Тэнгүүд нь сарын өмнө 1 сард яг цалингаа буухаар заяа. Бит хоёр тикетнүүдээ бүгдийг захиалаад дараагийнхаа цалинг буунгут буудлаа захиалчихж байгаа заяа. Тэгээд ямар ч санхүүгийн дарамт опсоо. Тэр сарынхаа зээлнүүдийг төлцөн тэгээд үлдсэн одоо тэр өрөх байсан мөнгөөрөө буудлаа захиалцсан гэсэн үг. За тэгээд хэдэн төгрөгөөр буудал захиалчаад ингэж амар хямдхан гэж яриад байгаа гэж бодож иж магадгүй 800 сая төгрөгөөр буудал захиалсан гэж боддоо 6 хоног 4 хүний өглөөний цайтай буудлаа 800 сая төгрөгөөр захиалсан. This is so cheap заяа. За тэгээ яагаад ингэж амар хямдхан аялсан бэ гэхээр хамгийн гол нууц нь манайхаа ерөөсөө хөх хотоос нисгэл байд юм байна. Хөх хотоос нисгэл байна заяа. Монголоос бол шууд нислэгүүл угаасаа айгу үнэтэй 2 сая 500 байсан баха тухайн үед. Тэгээ 4 хүний зардал 10 сая болчиход байгааз. Тэгэхээр би яаж хэмхэ гэж бодож байгаад угаасаа хөх хотоос хүмүүс айгу хямдхан гэж бичсэн байсан. Тэгээ хотоороос манай монголчууд айгу явдсан мэлээ. За яг одоо тодорхой хит болсон бэ? Замын зардлаа ярьж өгье те. За замын зардлын хувьд заяа би тэгэд Улаанбаатараас шууд хөх хот руу газраар явцсан. Эхлээд богоон цуугаа тэгээд замын үдээсээ хөх хот орох автобусанд суудсан. Тэгэхээр нэг хүний 150 мянга орчим боллоо да. Би бүх нислэгээ Trip.com-оор захиалсан. Тэгээд хөх хотоос эхлээд Хошимин руу нисээд тэгээд буцагтаас Хошиминээс хөх хот руу нисэх ингээ хоёр талын тийзээ 4 хүний 2 сая 700 мянган төгрөгөнд авсан. Тэгээд Хошиминээс Фукок ороод Фукокоос буцаад Хошиминд ирэх нийт зардал маань сая 200 мянган төгрөг болсон байгаа. За тэгээд аялал руугаа шууд оръё. Тэгээд хот руу бол шууд автобусаараа 6 цаг орчим яваад очисон. Тэгээд зам гоётэй байлээ ерөөсөө ямар ч саад тотгор юм хүн байхгүй. Тэгээд дандаа нэг бид суулжсэн жил 2 бид суулжсэн жил ер нь бол ойрхон байсан. Яг тэгвэл манай гэр бүлийнхэн 100 болон ус руу явдаг учраас ерөөсөө хоо санагдаагүй байгаа. Хөх хотод очлоо. Тэгээд хөх хотод очиод бас нэг пакталсан заяа. Ямар ч моонгүй очсон. За би тэгэд яана бүгдийг үрээд дуусгацсан. Тэг очсон чинь бүр ямар ч моон солих тийм юмнууд бүгдийг хаачиж бүх юм хаацсан. Бүр 6 мургааг үед очсон баха. Тэгээ яах вэ хөө болоод байжсэн чинь миний роуминг астгүй, дата маань астгүй. Тэгээ бүр WeChat-наас мөнгө авч чаддгүй. Элебэй байхгүй. Хаан банк руугаа орж чаддгүй. Тэгээ байжсэн чинь ашгүй яг төв багзаалын хажууд Happy гэд хөрхөн буудлээсэн. Тэр буудал маань Visa карт уншдаг. Тэгээ Visa картаа уншуулад стандарт өрөөрөө н ороод тэгээ Wi-Fi-тэй золгоод тэгээд гэрэлт одоо хүний ертөнцтэй холбогдсон байгаа. За тэгээ Хошимин руу нисч очоод 2 сарын яг 14-нд очсон. Тэгээд 2 сарын 14-нд Валентина тэмдэглээд нөхөр бит хоёр баахан дэлгүүр гисэн байгаа. Йоо сая бүр харлаа. Ста амьдралын маань хамгийн амар муухай хар бараанд турсамж боллоо. Бохом юм.
Тэгээ Хошиминд яах гэж очсон бэ гэхээр дэлгүүр хэсэг гэж очсон байхгүй юу? Амар хямдхан байдаг гэд. Ер нь бол нөгөө нэг Made in Vietnam гэдэг юунууд харж ирсэн үү та нар пүүз мө цовц сунаар fabric те материал энтрийн хувьд бол амар сайн чанарыг тэгсэн мөртлөө аюу хямдхан. Тэгээ бас дээрэс нь амар сайн хямдардаг юм байлээ. Тэгээ би тэгэхэд Хошиминд болохоор Бента маркет буюу Бента захынхаа ойролцооныг буудалд буусан. Тэгээд Хошимины талаар нэг юм хэлэхэд заяа буудал нь амар сонин буудлуудтай юм байлээ. Тэгэхээр манайхан бас хүүхд бүгдэг явж байгаа үед над чинь ингэж алдаа гарахгүйгээр айтайхан буудал захиалаарэ. Би болохоор ганцхан хоног хэмжин ингээд яг юуныхаа захихаа хажууд нэг буудалд орсон. Тэгээ тийм амар муу буудал байгаагүй зүгээр л амин сонин буудал исэн заяа шат мат байхгүй. Тэгснээ пелтан шалтай тийм буудал исэн. За санаар ямар гоё юу? За санаар. Яа болчихсон уу? Ингүүлээ хаана гаалээ? Ямар оронд ирсэн байгаа илээ ингүүлээ? Би. Вьетнам гэнэ. Вьетнамд ирсэн байгаа лөө. Ингүүлээ. Вьетнамд ирсэн байгаа лөө чи. Палаж малаж өмсөхгүй. Шалдан ингээд шалдан ирсэн. За тэгээ Хошиминдээ дэлгүүр хийсэж жагаад маргааш нь би тэгээд Фукок руу явсан байгаа. За Фукоктоо очиод эхний өдрөө бол шууд угаасаа орой очсон учраас шууд амарсан. Тэгээ Фукокод очиод ямар буудал захиалсан бэ гэдгээ ярьж өгье. Би нөгөө нэг сард хайсан байхгүй юу буудлуудаа. Тэгээд тухайн үед миний дансанд сая 500 мянган төгрөг байсан. Трип руу ороод харсан чинь юу сая 500 байтугай бүр амар хямдхан буудлаа зөндөөсэн заяа. Тэгээ би шууд хайжсэн чинь Palm Hills гэдэг resort гарч ирээд болтгоо. Тэгээ ингээ Palm Hills ийм одоо дийл чам санал болгож байна гэх трип дээр тэгж гарч ирдэг байхгүй юу. Тэгээд ороод үтсэн чинь амар хөрхөн заяа 4 хүний хөрхөн бунгало бид чинь жижигэн байшин, тийм байшин. Тэгээд 6 хоног нь өглөөний цайтайгаа 800 мянга одоо чамд санал болгож байна гэл дийл санал болгоо заяа. Тэгэл би харж байгаа л ревюг нь очиод уншсан чинь амар сайн сэтгэлдүүдтэй. Тэгэд айгуух тийм зураг мөргийг харсан чинь бас хөөрхөн цэвэрхэн боломжийн байхаар нь би хямдханд нь болоо захиалсан заяа. Амар нийтээ. Тэгээ ер нь хүмүүсээ хүүхдтэй явж байгаа үедээ бол одоо аль болох үнэтэй, аль болох тогтой томоотой буудал захиалахыг бол эрхэмлдэг. Гэхдээ би бол тухайн үед тэр ревюг нь харж байгаа за гайгүй байна гэж бодоод тэгээ шууд амар зөрөгтэйгээр шууд 800 мянган төгрөгөөр шилжүүлээд захиалсан. Тэгээ захиалсан чинь над руу шууд чат бичээд манай нөгөө буудлынхан одоо шууд нөгөө мессенжер нөгөө чат хэсэг байд юм аа. Тэгээ тийшээ нь бичээ чи ингээ хэдэн цагны хэдэн сарын хэддэг нислэгээр ирэх вэ? Аль хотоос ирэх вэ? Тэ оом хэддэг нислэг вэ? Над руу тэр flight number явуулаарай. Тэгээд нэрээ бас явуулчаарай гэдгсэн. Тэгээ тэр нь болохоор юу юм байсан бэлээ? Аэропортоос тосох үйлчлэгээ байсан юм билээ. Тэгээд би тэдийг Хошиминасаа ингээд аэропорт дээр ирсэн чинь миний паспортны нэрийг бариад нэг хүн зогсож исэн. Тэгээд тэр сервисэнд лээсэн юм билээ л дээ. Тэгээд би тэгэд шууд буудлын руугаа өөрийнхөө буудлынхаа тэр юугаар хөргүүлээд сервисээр нь хөргүүлээд тэгээд очиод амарсан байгаа. Би нөгөө Хошиминд амар сонин буудал буугаад тэлдэрсэн байсан. Тэгээд очиод харсан чинь үнэхээр хөөрхөн буудал байсан заяа. Би ерөөсөө тэгэл тэлт мэлт хамаг юм маань арилаад амар гоё enjoy болоод эхэлсэн. Тэгээд юу яалаа? Буудал руугаа орлоо. Тэгсэн чинь манай бунгало бас амар хөөрхөн заяа. Ингээд цэвэрхэн. Тэгээ өдрөө алган орж цэвэрлэгээ хийдэг. Тэгээ буфет хоолны өглөөний цайны хувьд бас юу 800 мянган төгрөгөнд юу хүлээх юм бэ те тийм үстэй. Тэгсэн хэрнээл стил good заяа. Үнэхээр хөөрхөн өглөөний цайтай байсан. Манай зарим нэгэн жуушны баазны өглөөний цайнаас бүр хамаагүй дээр заяа. Fresh bacon дээр шарж өгч мөгөөд posh өлн тэр хийж өгч мөгдөг амар хөөрхөн. Тийм өглөөний цайтай байсан. Тэгээд буудалтаа хоноход бол ямар ч асуудлууд байгаагүй. Тийм жоохон могоотой байсан. Тийм их биш заяа. Нэг л могоо яваадсан баха. Нэг ногоон өнгөтэй нэг могоо өсрөө яваад байсан.
Тэгээ би ажилчид нь хэлээд энэ нэг могоо яваадах ингээд гэсэн чинь ямар өнгөтэй ингээд тэгэхээр ногоон өнгөтэй нэгс чи ногоон бол асуудалгүй наа чи борооных тэгээ үсэн тижээлтэй энэ гэж мэ бараг за тэгснээ хар бол хэлээрээ харна аюултай шүү гэж хар гарч ирж магадгүй гэд тэгээ могооноос жоохон юу манай ээжлээ яагаадсэн тэрнээс бол бид нар бол нэг хэрэгтэй тэгж яагаагүй борооны үйлрэлнээс харахыг эхлэегүй байсан учраас гайгүйсэн дараагийнхаа өдөр би тэгээд шууд Sun World Хонтом Water Park руу явсан байгаа. Тэгээ Sun World руу явхад нөгөө арлынхаа доод хэсэгт байрладаг Фукокчны нөгөө нэг юм гонцгой хэлбэр те. Арлын доотолтой Sun групп нь хөгжүүлээд дээд хэсэгтээ ямар л нэг групп хөгжүүлдэг. Бид нар болохоор дээд хэсэгт нь байрлаж байсан. За тэгээд Sun World руугаа очиод заяа юу ялаа. Water Park руугаа явж явах замдаа би тэгээд King Kong орж баахан хисээ. Тэгээ ер нь нэг 2-2 үед очсон байхгүй юу Sun World дээрээ. Muốn làm đi. Тэгээ Sun World дээр очсон чинь хааж амар эрт хаачд юм билий 16 цагийн хаацсан. Тэгээд зарим нэг амар лаглаг слайд дээр нь бол сууж чадаагүй амар харамсалтай. Тэгээ бас Kiss Bridge үзэж чадаагүй. Тэгээд cable car-та суугаад ирсэн. Тэгэхээр Sun World-ыг үзэж байгаа бол та хэд маань эртхэн бас гараарай. Тэгээд үзэж харах зураг мөрөг авахлах газар айгүй ихтэй юм билээ. Дараагийнхаа буюу одоо Фукокт 2 дахь өдрөө бид нар юу хийсэн бэ гэхээр амарсан. Тэгээ манай буудлаас маань ерөнхийдөө бол амар ойрхон нэг 500 м орчим алхаад 10 минут орчим алхаад онлайн гэдэг нөгөө нэг public beach байсан. Тэгээ public beach дээр очиод би тэгэд баахан хоол мол тэр нөгөө beach дээр аюух ресторан, тэр resort энэ зэрэг амартай газар зөндөө юм лээ. Тэгээд тэндээ очиж хоолнд идэж зураг мөрөг авахулж тэр өдрөө амарч тэгээ оройн night market-аар баахан хэсэж жагаад амарсан. За тэгээ би тэд амар их ер нь дэлгүрсэн. Ер нь бол юм л дэлгүрсэн, юм л хоол идэлсэн. Тэр халаасны мөнгөг бол амар сайн үрсэн. За тэгээ 3 дахь өдөр бид нар юу хийсэн бэ гэхээрсэн штэ. Амарсан юм байна. Яагаад гэвэл 2 дахь өдөр нь манайхаа би бүр амар нөхөр бит хоёр оройн нь пүүл дээр очиод жоохон юм уусан баггүй юу? Жоохон заяа. Тэгсэн чинь амар шартаж сэрдий. Би анх удаа тэгж амар шартаж үзсэн заяа. Бүр ерөөсөө яач ч болохгүй. Одоо хэвдэж болохгүй, сууж болохгүй, боосч болохгүй, агаар амьсгалж болохгүй, амьсгалах агаарч байхгүй тийм амар заяа. Тэг манайхаа ерөөсө халуун орон шартлалаа хийжээж бит ууж байгаарэ. Тэг тааруулж ингээд уухстай. Би ер нь тааруулж уусан байхгүй ууг нь. Тэг тэр ус руу пүүл рүү ороод буцаж гарч ирж одоо ууж байгаа л дахиад пүүл рүү ороод байсан буруутсан юм шиг бэлээ ер нь одоо бодоход. За тэг миний шартлалаас болоо би тэд 3 дахь өдөр бас юм хийж амжаагүй. Тэгээд сайхан амраад оройн нь бас night park-таар баахан гиссэн байгаа. За 4 дахь өдөр нь би тэд zoo park-а үзсэн. Zoo park маань амар хөөрхөн байсан. Бүр амьтдыг бүр тамлаа хийцэн нэг тийм амар zoo park үүдтэй шүү дээ. Тийм биш. Яг jungle те нөгөө халуун орны амьтдыг яг халуун зэрлэг байглаар ингэж хадгалж хүмүүст ингэж үзүүлж исэн. Надад амар таалагдсан. Ер нь тэр амьтдын амьдрах орчин нь амар хөөрхөн. Үзэж байгаа хүндээч таатай. Тэг амьдарч байгаа тэр амьтдаа ч ер нь боломжийн. Тэг ч санагдсан. Тэг хүүхдүүдтэй үзүүлэхэд бол хамгийн их санал болгож байна.
зүү парк руугаа би тэгээд нөгөө нэг автобусаар явсан бүр амар архагшаад нөгөөдөл чинь тий. За ингээд орон нутгийн хэрэг. Тэр орон нутгийн хэргийг хараарай. Гараа тэр гадаа шүү дээ. Өөд тий. Гокто бүр амар архагшаад автобусаар явж баваа. Автобус нь өнгөө явд юм лээ. Тэгээд өнгөө автобусаараа Grand World дээр буугаад тэгээд Grand World-оос түгтээ суугаад Safari руугаа явсан. Safari амтд руугаа очиход бол тусдаа автобусанд сууж байгаа. Гэхдээ мөнгө төлөхгүй яг тэр парк дотор байгаа. Тэгээ автобусандаа сууж агаад сайхан Safari-гийн, Африкийн анааш, тэмээ, хэрүүл, арслан, усны өхөр, хэрс зэрэг тийм амтдыг харж одоо гайхан биширж байгаад ирсэн. За тэндийг арслан унтаж байна. Ямар амар өглөө. This is one of only 5 rhino species left on the planet. And adult rhinos can weigh up to an impressive. За тийг зүү паркнасаа гараад явж идэл харанхуй болцсон. Тэгээ би тэр Grand World-д баахан хэсэж Монгол хоолны газар байдаг гэсэн тэрийг олохгүй Солонгос хоол идчихээд сайхан грабтаад буудлын руу авсан байгаа. За Фукуокад одоо байх сүүлийн өдөр маань паркд өнгөрсөн. Тэгээд би сүүлийн өдрөө хамгийн том best attraction-д ордог Дим парк руу явсан байгаа. За тэгээд парк дотроо биш те water parkтэй, Дим парктэй бас аквариумтай байсан. Эхлээд water park руу орж бахан тоглоод, дараа нь Дим парк дээр нь орж бахан тоглоод, тэгээд хамгийн сүүлд аквариум утсан. Тэгээд 100-аас доош сантиметр хүүхд явж байгаа үед ерөөсөө Дим парк дээр нь тоглох юм бэдүү мөлий. Тийм манай хүүхд бол дандаа усан парк дээр л унтсан юм бэтэйгээ. Манай ээж болохоор тийм амар тийм зүрх савлуулсан тоглоом дээр угаасаа суудгүй. Аквариум л бүр хамгийн best of best байсан за. Тэгээ амар нийтдээ water park дээр тоглолцсон чинь манай нөхрийн цам цаалга болоо. Тэгээ манай нөхөр цамцхөө нэгэн өдрөө өнгөрөөсөн байгаа. За тэгээд цагамцхан нэгэн өдрийг өнгөрөөчгөөд оройн нь сайхан хувц сунар юм хумаа бэлдэж аваад маргааш нь нислэгтээ бэлдээд би тэгээд жоохон хөнгөн гонигтай гэхдээ гэртээ харна гэхээс бол сайхан санагдчихсан. Гэтэл энэ сайхан амралтын байдлаар орхимааргүй байсан. За тэгээд би тэгээд маргааш нь хошимын лөө нисээд тэгээд хошимынасаа буцаад хөх хот руу нисээд ингээд ерөнхийдөө бидний аялал өндөрлсөн.
За тэгээд энэ хүртэл маань үзсэн одоо влогийг маань үзэж сонирхсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгт би болохоор яг хуваараа аялах юу чухал вэ те? Трипээр хэрхэн онгоцны билет захиалах уу? Тэгээд трипээр хэрхэн хотелаа захиалах уу? Ер нь юуг харьцуулж харах уу? Яах уу? Юун дээр анхаарах уу гэдэг тэр гой зөвлөгөөгөө бичлэг хий гэж бодлоо. За тэгээ миний тэр бичлэгийг та бүхэн маань хүлээж аваарай. Тэгээд манай сувгт маань бас subscribe дараарай. Тэгээд миний энэ сувг маань subscribe маань өндөр болвол манай төхөр намайг дахиад аялуулах магадлал бас айгүй өндөр. Тийм болохоор та бүхэн намайг дэмжээрэй. Окей. За дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.